Сонор цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдчгүй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 70 дугаар хэсэг. Хаврын сүүл сарын хууч тарах нэгэн шөнө Хайлар хотод байрладаг Квантуны армийн 20-23 дугаар дивизийн хороод түргэн жагсаалын дохиогоор босож хээрийн сургуульд гарлаа. Японы хорооны цэргүүд машинд сууж хээрийн замд гарсан болохоор цэргүүд маш хол явна гэдгийг ойлгож байлаа. Сууныхын тусгай хамгаалтын хуйх тэрэгнүүд төрүүлж түүний хойноос хэдэн суудлын тэрэг хөөрчээ. Эхний суудлын тэрэг нь дэд хурандаа Азума, дэслэгч генерал Кобаяси хоёр суужээ. Кобаяси суудлын тэрэгний түшлэхийг налж үүр цайтал зөөрмөглөн явхад Азума байлдааны ажиллагааны талаар бодож явна. Тэнгэрийн алсын хаяанаа нүгэлсэн үүрийн цайваргийн улам тодорч 5 цаг гэхэд өглөө болчихлоо. Цэргийн цува эмэн голын ирэг дээр буй ийм суурьнд ойртож зогсоход Кобаяси нойрноос сэржээ. Цэргүүд бууж биеийн чилээ гарган төр амс хийгээд машин дан сууцгаахад машинууд хөдөлж нүд алдам цэлийсэн талд зурайсан дардан замаар усны урсгал шиг хөвөрнө. Машины дугуйнаас боссон тоос иймэн голын хөндөд хөшөглөн манарч машин дээр суусан цэргүүдийн хамар хорсгож хоолоо эрвэгнүүлж цээжинд хуурай тоос аргаад ядаргаатай. Нар жаргах гэж байхад цэргүүд жанжин сүм дээр ирлээ. Цэргүүдийг усанд оруулж хоолсны дараа жанжин сүмийн гол дугуйны өмнөх талбай дээр жагсаалаа. Сүмийн эргэн тойронд бамбар асааж барьсан цэргүүд эгнэн зогсжээ. Сүмийн гол хаалганы давжаан дээр хэвс дэвссэн агаад сүмийн үүднээнд цагаан даван дээр харангоор зурсан лууны хөрөг Хатимана бурхны зураг өлгсөн ажээ. Тэр луу бие 5 нуглан эвхрүүлээд толгоогон өргөнд цогноож хар цагаанаараа эргэлдсэн нүдээр цэргүүдийн дээрээс өнгийн ширтсэн нь сүртэй. Сүмийн үүдний давжаан дээр 3 генерал бас бус дарга нар зогссон агаад тэдний өмнө дунд зэргийн нуруутай туранхай биедийн томдсон хэлхгэр тасхар өнгийн Катагина өмссөн нэгэн лам баруун гартаан самурайн элд зүүн гартаан Ятана Хагами барьжээ. Самурайн ёсонд элд эрдэн Ятана Хагами гурвыг зэрэг ирсэн сүнс сүлд гэж үздэг болоо. Ялангуяа Ятана Хагами хэмээх шидэт толийг аянгийн эзэн тэнгэр Сувано өөрийн төрсөн дүү нарны охин тэнгэр Аматерасууд өгч өөрийн ач Нинигано Микотод хайр хишгэн хүртээсэн хөрс дэлхийд буулгахтан шидэт толион уламжлуулан хадгалуулсан гэдэг домогтой. Түүнээс хойш самурай нар Ятано Хагамиг сахиус болгон зүүдэг болсон болоо. Жанжин сүм дээр байгаа Синто ёсны тэр ламыг аживал 2 ярдгар модонд бэхэлсэн модон улбүхий шааха буюу Гета хэмээх модон шахаа нүцгэн хөлдөөн өглөн Катанина өмснийг бодоход эртний самурайн ёсоор хувцалсан ажээ. Энэ ламыг Сайто гэдэг. Харанхуйг гэрэлтүүлсэн олон зуун бомбрын гэрэлд Сайтогийн тосолсон улаан ягаан нүр гялалдсан хэлж байгаа үгнийхэн аясаар нүүр царай ам хамраан татвалзуулан нүдэн ирээлжилүүлэхийг аживаас онгод нь орсон догшин дүртэй агаад зурмал луугийн аим шиг төрөх сэтгэлд буун. Сайто цэргүүдийн эр зэргийг бадруулах Бусидо ёсонд бичрүүлэхийн тулд Хатимана бурхны нэрийг барин догшин дүрээр үг айлдах ёстой болохоор халуун ууранд өөрийнхөө утаж дотор биеийн хатуухан нанчиодор халаасан болохоор улаан өнгөтэй будаг шингэсэн тосоор будсан нүүр царай бамбрын гэрэлд улам тод догшин дүртэй харагдах байлаа. Сүмийн өмнөх талбай дээр эгнээгээр нь хайрцагласан юм шиг тэгдэрвлжин жагссан зэргүүдийн хойгуур зогссон хэсэг дарга нарын дунд зогсож байсан Аяна усуу дэрэгдэн байсан Сафрановоос чи тэр ламыг таних уу? Энэ хүн угаасаа лам хүн биш бол л да. Харин үе залгамжилсан самурай баймаар санагдана. Гэхэд Сафранов яаж байна гэж лавлав. Үг ярен лам хүний сэтгэл санаа үзэл бодлын илрэл биш. Харин самурайн сэтгэхүйн илрэл бол л да. Чи үнэн дүрээр нь олж харжээ. Энэ хүн угаасаа лам хүн биш.
Токиогийн Кэмпэтэд алба хааж байсан хурандаа цолтой явсан хүн гэнэ. Сафронов чи яаж мэдсэн юм? Юки энэ хүний тухай бараг домог шиг юм ярьдаг юм. Юкиг Токиод байхад нэг удаа Кэмпэтэн даалгавраар гейшан үр гүйцэтгэж шалгалт өгөхөд энэ Сайто зөвлөгчөөр ажилласан гэдэг. Юкиг яагаад шалгах болсон юм болоо? Нэгд Юки Кэмпэтэн багш нараас сурсан зүйлийг шалгуулах ёстой байж, хоёрд энэ бүхэн Италийн улс төрийн бодлоготой Япончууд өрсөлдөх болсонтой холбоотой байж. Япон улс 1919 онд Германы мэдэлд байсан Маршал, Мариан, Крильяны арлуудыг аятайхан салгаж чадсан тэр үеэс Азийн газар нутагт төдийгүй Европыг эзэмших зорилго тавьж байжээ. Тэгээд Бага Азийг эзэмших санаатай байсан Япон Африкийн зарим хэсэгт ноёрхлон тогтоосон Италийн ирээдүйн төлөвлөгөөг мэдээд тэдний цэргийн албаныхныг гүтгэж гоочлох болсон хэрэг. Тэгээд Токиод ирсэн Италийн усан цэргийн дарга нарын нэр төрийг гутаах ажиллагаас эзсэн байсан. Түүнд нэг удаа Юкиг ашигласан аж. Тэгэхэд Сайто Акасайгийн нөхөр болж жүжиглсэн юм гэдэг шүү. Юки Акасайто эргэдэг боловч нөхрийг нь таньдаггүй байж. Гэтэл Кэмпэтайхан Тозиягийн даалгавраар Юкиг өөрийнхөнтэйгээ ажиллахын тулд өөрийнхөө туршуул Акасайг Сайтогийн эхнэр болгож Юкиг молигдсон гэдэг юм. Тэгвэл тун сүрхий чон байх нэ. Цаана ондоо байсан юм аа. Үг хэлнэ хүртэл илэрхий данж самурайн үг бололтой. Айнаус-сан энэ чинь их том хүн болох гэж байгаа суурьсан эр. Чи 1936 оны 2 дугаар сарын 26-нд болсон залуу дарга нарын уймэнийг мэднэ бидтэй. Тэд засгийн газрын гишүүдийг устгах ажиллагаа бэлдсэн. Тэгэхэд Сайто сангийн яамны сайд, цэргийн сургуулийн захирал, эзэн хааны хамгаалтын дарга Сузуки, жанжин штабын дарга Макино, ерөнхий сайд Окода нарыг устгах ажилд нууцаар оролцож байж. Эднийг цэргийн яамны сайд Ёсизуки Кавасима баривчилж шоронд хорьчихсан байхад эзэн хаан суллуулсан гэдэг. Тэр үед баригдсан 8 генералуудын дотроос Араки, Хайси, Абе 3-ыг ерөнхий сайд болох ирээдүйтэй гэж үздэг байсан. Хайси ерөнхий сайд болоод огцорсон. Сайто тэр үед харлуу нийгэмлэгийнхэнтэй нууц холбоотой байсны ачаар зүгээр өнгөрсөн боловч цаашдаа явцгүй гэдгээ мэдээд лам болсон гэдэг. Ер нь Японы генералууд өтлөх алдаа эндэгдэлд орохорон лам болдог. Сайд нар нь пүүсийн эзэд болдог уламжилтай юм. Айнаусу Сафроновын яриаг чагнан зогсохдоо харанхуйг гэрэлтүүлсэн бомбрын гэрэлд Сайтогийн улаан ягаан царайг ажиглана. Тэрээр байдаг чадлаараа хоолоогоо шахан их дуугаар хашгирч ярих тул улааж ягарсан царай бомбрын гэрэлд бүрч сүртэй агаад шарын шашны бурхны догшин улаан сахиус жамсран бурхныг санагдуулмаажээ. Яматогийн үнэн чөвгүүдээ дэлхий дахинд зовлонгийн үр ургалаа. Тэр үрийг улаан орсууд тарьсан юм. Тэр халдвар гадаад Монголд дэлгэрээд харин одоо Манжуурын умрад хэсэг бараг Монголын утгаар тэдний хийс үнс тарж магадгүй байна. Энэ бол манай эзэн хааны замналд саад болох гал усны аюул мөн. Тиймээс самурайн хөвгүүд эзэн хаан төрд аюул учруулах улаан Орос, улаан Монголоос улс орноо хамгаалах ёстой. Бурхны ёсыг огоорсон гадаад Монгол Азийн хөрсөн дээр байх ёсгүй. Та нар энэ насны үеийнээр доод муу заяан төрсөн учраас одоо ядуу зүдүү амьдарч байна. Ийм амьдралтай хүмүүсийг жаргуулахын тулд та нар самурайн эр зоригоор гадаад Монголыг устгаж тэдний газар нутгийг өөрийн болгож авахын тулд амиан өргөх цаг ирнэ. Та нарт байлдаж ялах эсвэл амиан бурхан тэнгэрт өргөх хоёр агуу их үйл хэрэг угтаж байна. Манай эзэн хааны цэрэг ялагдах ёсгүй. Тэд хөл тавьсан газраасаа ухрах ёсгүй. Та нар байлдаанд хүчин давтагдан эрсдэж болно. Тийм хүн бол бурхан тэнгэрийг хэлгэнүүлсэн нүгэлтэй учраас бурхны салхи, үхлийн салхи, агуу их камиказегийн шийтгэлийг хүлээж байгаа нь тэр. Түүнээс улааны хүчинд ялагдж байгаа хэрэг биш. Ингэж эрсэцсэн самурай бол улаан Монголын цэрэгт амьдар олзлогдохгүй тулд эртний самурайн уламжлалаар өөрөө өөртөө сэннэггүй үлдэх ёстой. Ингэж өгсөн хүн өөрийнхөө нүгэлт амьдралыг эцэслэж диваажин төрөх болно. Ийм үхэл та нарт хойд насны аз жаргалыг авчирч өгнө. Тиймээс үхлээс айж болохгүй. Самурайн ёсонд үхлээс айж байсан уламжлал байхгүй. Тиймээс ч хөл тавьсан газраасаа хойш ухарч болохгүй. Тэндэн үхэх ёстой. Үхлээр эзэн хааны дэглэмийг дэлхийд дэлгэрүүлнэ. Банзай! Юмия хатамина! Хатамия юмия! Банзай! гэж хоолойгон сөөтөл
хашгирлаа. Синто шашныг эген лам Сайто үгэн хэлж дуусаад цэргүүдийн зүг мутраараа дохин ажиллаж дуусны дараа Кобаяси цэргүүдийн өмнө гарч үг гэллээ. Яматогийн цэрэг ирсэ. Одоо бидний тайчин замлын өлмид гадаад Монголын цэргүүд сөхрөх болно. Тэд байлдаан гэдгийг мэддэггүй учраас буунтуу сонсонгууд сүнсэн зайлж өнхөлцөг нь хагарчихдаг аим хаймтад. Та нарын эхний дайралтаар гадаад Монголын цэргүүдийг өөрийнхөө өлмид сөхрүүлнэ гэдэгт итгэж байна. Гадаад Монголын цэргүүдийг өршөөж болохгүй. Тэд улааны номлолд оюун ухаанаа гашлагсан учраас хэнд ч хэрэггүй амьтад болно. Тийм хүмүүсийн зүрхийг сугалж, халуун элсэнд болж нарны илчээр болцлох хэрэгтэй. Тэгсэн цагт Азийн эзэн манай Ямато үндэстний үйл хэрэгт хэнж саад болж чадахгүй. Гадаад Монгол бол Азийн хөрсөн дээр байх хувь тавилангүй бурхны хараал зүглэр сөнөх ёстой улсууд юм. Тэд Чингис хаан хувилан үеэс манай Ямато үндэстнийг устгах гэснээс бурхны хараал эдэлж байгаа улс юм. Тиймээс гадаад Монголын хүн бүрийг устгаж Коган шинд тэдний толгойг өлгөх хэрэгтэй. Банзай! Банзай! гэж хашгирлаа. Кобаясыг үг хэлсний дараа нэг цэрэг үг хэлэхээр сүмийн дов жарваалхав. Би хэд хоногийн өмнө энэ номыг уншлаа гэд жижиг ном барьсан гараан дээр өргөж энэ номонд 1274 оны намар хувилаа Солонгосоос 33 мянган цэрэг хөдөлгөж Цусиму Ики арлууд руу довтолсон байна. Гэвч манай Сёгун Хозио Такамунигийн хүчийг дийлээгүй юм. Тэгээд манай Ямато үндэстнийг устгах гэсэн хувилаа 1281 оны 7 дугаар сарын 23-нд дахин манай нутаг руу дайрсан байна. Манай цэрэгт Аматерасу бурхан өөрийн элч үхлийн салхи Камиказе гэлгээж хувилаан цэргийг 8 дугаар сарын 13-нд далайд живүүлжээ. Цэргүүдээ, Яматогийн хөвгүүдээ бид 8 дугаар сарын 13-нд Монголын баруун хэлд байхын төлөө ам хайргүй байлдъя. Би урд үеийнхэн элен цуланцын гайгаар ядуу амьдрал төрсөн. Одоо аав ээж дүү маань өлбөрч өгөхөөс наагур байна. Би бурхнаас аяасан энэ аз завшааныг ашиглаж дайчин байлдаж Монголын нутагт өөрийн эзэмшил газартай болохыг өөрийн эрхэм зориг болгоно. Цэргүүдээ бид цөмөрөн ядуу гэрээс гаралтай шүү дээ. Тиймээс Монголын цэргийг ялж Монголд эзэмшил газартай болохын төлөө байлдах хэрэгтэй. Өөрийн эдлэн газартай болохын төлөө амиан өргсөн ч багдахгүй. Банзай! Хатимана юмия! Банзай! гэлээ. Кобаяси дэрэгдэн байгаа Ахмад Кабаногийн хажууд зогсож байгаа дэд хуранда Азумагаас "Чиуса, энэ цэрэг чинь аль хороо сумангийн цэрэг вэ?" гэлээ. Гака Кобаяса энэ чинь явган цэргийн хорооны 1-р сумангийн дарга Чиуи Аюмигийн цэрэг Арадаки. Тэр барьж байгаа ном нь юуны ном бэ? Та нар бэлдсэн юм уу? Уэда саныг ирэхэд Тозия сенсей манайханд өгсөн юм аа. Одоо олон хөв байгаа. Сенсей Тозия өөрөө эрдний судраас төвөрлөж бэлдсэн гэнэ мөлий. Ер нь манай цэргийн зориг хиймэр сэтгэл санааг сэргээх ном шүү гэж магттал цэргүүд банзай гэж хашгирах чимээ тэдний ярианд саад боллоо. Синто ёсны шашны нэрээр амь хохолж яваа Сайто самурайн үзэл сэтгэхүйг цэрэг бүрийн цохилох зүрх лугших судсаар гүйж байгаа цусанд шингээхийн тул Хатимана буюу дайны бурхны нэрийг барьж ажиллахыг ариун үүргэн гэж үзнэ. Сайтогийн ажиллал шүндэл хүртэл үргэлжилж цэргүүд хоолойгон сүйтэл банзай Хаку Ито буюу дэлхийг Японы өрх гэрийн дээвэр дор нэгтгэе гэсэн ураа хашгирлаа. Сафронов Аянаусу хоёр сүмийн баруун өмнө барьсан дарга нарын нэгдсэн байранд орж ирээд үүр цайтал нүд анисангүй. Хэл дээр болж буй хэрэг явдлыг олон талаас нь дүгнэн ярилцав. Иван Степанович, Тозия таныг гоочлохон болохоор шийдсэн. Таныг харбин руу буцаа гэсэн шүү. Зөнжива энэ генерал надаар бүр тоглож гүйцлээ байна. Бөмбөг шиг дуртай зүг рүүгөө өшөглөж байх санаатай. За яах вэ? Цаг нэрвэл би ч гэсэн аргаан бодноо гайгүй. Би Тозиягийн нэг бодлыг ойлгохгүй байна. Миний бодлоор бол харчин та хоёрыг нэг тэвний үзүүр сүвгчээр холбочихсон юм шиг санагдах юм.
Харжун Шанхайд энгийн худалдаачны дүрээр очиод банкныхантай сүүж холбох гээд байгаа. Акаса элчингийн хашаанаас ажиглаад өглөө өдөшгүй анаж байдаг болсон. Гэтэл чамайг улааны туршуул гэдгийг тогтоохын тулд үйл тамаан эдэлж байна. Эцсийн эц Тозия та нарыг яах гэж байгаа юм бол доо. Айнаосоо энэ талаар бодсон чиний бодол зөвөө. Биднийг зангилсан тэр зангилаа бол халах голын ажиллагааны дараа илэрхий болно. Өөрөөр хэлбэл Юкигийн алтыг Тозия өөрийнхөө мэдэлд авсны дараа биднийг цөмийг нь устгана. Тэр байтугай чамайг ч гэсэн устгана. Ингэхээр бид цөмөөрөө нэг тэмнэн цөвлөгччихэд байгаа юм. Иван Степанович, та үнийг Юкид хэлсэн үү? Үгүй ээ. Юки Японы армийн ажиллагааг хинээрч хэлүүлдэггүй мэдж байгаа. Юки тийм ч амархан хүн биш шүү. Тиймээс Квантоны армийнхан яаж чадлагүй өдий хүрсэн. Сафранов, та халах голын ажиллагааны талаар дөрвөстийн дуу хоолой сонинд бичв үү? Энэ талаар одоохондоо танаас өөр орос хүн мэдэхгүй. Айнаосоо минь. Халах гол руу чиглэсэн армийн ажиллагааг бий байтугай монголчууд мэдж байгаа. Хэд хоногийн дараа эхлэх гэж байгаа энэ дуулианыг харбиныхан мэдээгүй нь үнэн. Ямар нэг сонинд энэ тухай бичвэл Тозиягийн с жиг овоохон баримттай болж баярлуулах болно шүү дээ. Тэр чин хаанхын сонинд энэ тухай бичих нэмэ гэж ханаад нүдэн ширгэж чихэн сэртэлдэж байгаа. Одоохондоо би Тозиягийн аманд ороод яах вэ? Тэгэхээр дуугүй явсан дээр. Сафранов, би ч гэсэн тэгж бодож байгаа юм. Харин танд Хэлийн цаанаас ирсэн нэг захиаг өгөх гээд завдсангүй өдий хүрлээ. Намайг удаачихсан явдалд уучлална бизээ. Би наашаа явахын өмнө танаа өвгөнтэй уулзсан юм. Гэд Айнаосоо халаасан уудлан өнөө захиа гаргаж өглөө. Үнэн дээр Айнаосоо Тозиягийн санааг мэдж чадсан тэр үед л Сафрановт өгнө гэж бодсон юм. Энэ бол зөвлөлтийн зохих байгууллагаас Сафрановтой холбоо тогтоож бие хүн явуулахар шийдсэн тухай мэдгдсэн бичиг байжээ. Сафранов бичгийг авч уншаад уруулаа мушилзуулан нэмсгэлэхэд түүний царайд баяр баясал зурвалсан байлаа. Тэгэд хэсэг дууг суухтан амандан надад итгэж байна шүү гэж өглөв. Иван Степанович, та тэгэд хизээ харби явах гэж лавлахад өнөөдөр ч гэсэн буцмаар л байна. Өвгөнтэй хурдхан уулзмаар байна гэв. Та маргааш нөгөөдөр хоёр амжиж орчуулагч нарт ажлаа хүлээл гэж өг. Би ч гэсэн нөгөөдөр явна. Татгалзахгүй бол хоёулаа Синзин рүү явъя. Синзингээс би чамаа гаргаж өгнө. Айнаосоо минь. Чи тушаал дэвшиж байгаа мó? Халах голыг эзлэх асуудалтай холбогдуулж намайг армийн тагнуулын штабд ажиллуулахаар болсон бол л доо. Тэгвэл бүр сайн шүү. Гэд баярлан инээлээ. Тэрээр амьдралдаа ганц удаа баярлсан гэж ярьдаг. Зэйн харбин дэрж түүнийг гуйлагчингаас цагаантны ахлах офицер болгоход үхээд босоод ирсэн юм шиг санагджээ. Гэтэл Айнаосоогоос захиа аваад дахин төрсөн юм шиг болоод магнайн тэнийв. Тэрээр сүүлийн хэдэн жил сэтгэлдээ бодож явсан хувь заяандан хүрэх найдвар олсон дон хөлд орсон хүүхэд шиг баярлаж байлаа. 5 дугаар сарын эхний 7 хоногийн бям гарагт Ясуко авдар нуурд ирж цэрэг дарга нартай уулзлаа. Гэтэл 3 хоноод байтал лав гаргийн өглөө холбооны хэсгийн дарга орж ирээд нэгэн цахилгаан өглөө. Тусгай томьёолоор бичсэн цахилгааныг авсан Ясуко тусгай мэргэжилтэнгүүдийн тайлсан хавсралтыг үзвэл Номон хаан Зекино Госейко о Иномарасо буюу Номон хааны ажиллагаа танд амжилт хүсье гэсэн байлаа. Тэгээд цахилгааны эцэст Моку yo би гэжээ. Ясуко хаалтанд онцолсон энэ үгийг үзээд пөрөв гарагт ажиллагааг эхлэхийг мэдээд хороодын дарга нарыг дуудлаа. 5 дугаар сарын 11-ний пөрөв гарагт Комацу Баруугийн тушаалаар халах голын ажиллагаа эхэллээ. Төлөвлөгөө ёсоор бол 64 дугаар хороо, баргын 7-8 дугаар хороо Номон хааны чиглэлд, талын манхан хайластын баруун тал бойдог 50-т манхныг эзлээд, ээлсэн уул дуин хоровоо, нуурын уулын хавь газрыг эзлээд, ар талаан бэхжүүлэх ёстой болоо. Гэтэл юм бүхэн төлөвлөсөн ёсоор болсонгүй. 2 өдөр хөлийн харуулын цэрэг хүч нэмэгдүүлсэн сумангийнхантай байлдсан Ясукогийнхан амжилт олсонгүй.
Дэмэс хөлийн цаад руу шинэ хүч илгээхээр шийдсэн Ясуко цэргүүдийн эр зөргийг бадруулахын тулд өөрөн Байлдааны талбар руу явахын өмнө цэргүүддээ сургамжаан өглөө. Яматочуудаа, та нар өнөөдөр эзэн хааны дэглэмийг Аз дэлгэрүүлэх агуу их үйлсийн төлөө амь хайргүй байлдаж байна. Цэрэг ирсэн ёсоор халах голд өнөөдөр очино. Тэнд төрүүчийн ангууд баатарлаг гавьяа байгуулж байна. Та нар тэдний үйлсийг батжуулахын тулд эр зоргоон шавхах ёстой. Та нар бусийдад үнэнч цэрэг ирсэн ёсоор хөл тавьсан газраасаа ухрахгүй байлдах ёстой. Үүнийг дайны тэнгэр сүр жавхланд хати манай бурхан та нарт даалгаж байна. Та нар маргааш гэхэд баян цагааны нуруунд гарсан байх агуу их хувь тавилантай Яматогийн хөвгүүд мөн банзай гэж уриаллаа. Ням гараг үүрингээ авдар нуурын зүүнээс мэлдээж холын бараа танигдах төдий байхад суурингийн зүгээр зурайсан замаар баргын морин цэргийн хорооныхон цовж түүний араас 10 гаруй машин зэрэг хөдлөв. Ясуко суудлын тэрэгний арын суудалд тухлан сууж өөрийн гэгэнд бараантаж буй ихт сувааг харж явхад дүндээ зэрэгцэн суугаад эд хурандаа Фузива Байлдааны газрын зураг дээр тэмдэглэсэн зүйлийн сэтгэлдээ бодно. Харин жолоочийн дэргэд суусан Янованита зам ширтэн дуугүй суухтан хангай нурууны баруугаар ороод хайласт голын зүүн солоонд байгаа штабын байранд очиод Байлдааны ажиллагааг ярилцъя. Ер нь хайластын баруун талд байгаа хар эрэг бойдог тавиурт манхан эмээлт манхны чиглэлд Гисуру Фумито хоёрыг баргын холбооныхонтой явуулчих болов гэж бодно. Харин Ясуко хайластын зүүн тал элгэн цагаан нуур талыг манхан өндөр улааны чиглэлд 1-р хороо 64-р хорооны хэдэн батальоныг оруулбал маргааш гэхэд дүүнхэр толгойд штабын байраа нүүлгэх хэрэгтэй болно гэж бодно. Ийхүү бодож явсаар хайластын зүүн солоонд байгуулсан штабын байранд ирлээ. Энэ штабыг Номон хаан бүр довооноос зүүн тийш ердөн хагас бэр хэртэй газар байрлуулсан байлаа. Штабын байрыг элсрэх газар ухаж төв хагас хэртэй бүдүүн гойлонгуудыг углуургадан зааж бэхэлж барьсан бөгөөд Монголын хил рүү чиглүүлсэн яндан дуранг голлуулжээ. Штабын газар байрны зүүн хананд холбооны хэрэгсэл байрлуулсан агаад 2 зэрэг хажуугийн ширээнд суужээ. Штабын газар байр 5 өрөөнөөс бүрдэг агаад өрөө бүрийн ханыг бүдүүн гойлонгаар хийгээд хаалганы яс модонд шаргал саар лөнгөтэй цэм бунжуулан халхалжээ. Ясуко гаднаас орж ирэхэд хэлийн 8 дугаар отрядын нэг дарга генералыг угтаж хэлийн чандад болсон үйл явдлыг танилцуулав. Өчигдөр манай морин цэрэг хэлийн цаана байлдаж харан хуй болгоод командын шийдвэрээр буцаж ирсэн. Монголын хил дээр хэдхэн сумангаас өөр цэрэг байхгүй байна гэж илтгэхэд Ясуко царайгаан барайлган уруулаараа хүйтэн нэмсэглээд "Шивса, танаа баргын цэргүүд ухарч шившгэн тарьсан биш үсттэй" гэхэд хэлийн отрядын даргын нуруугаар хүйт өргөх шиг санагдлаа. Үнэн дээр өчигдөр уржигдөр хоёр бойдог манханд Монголын хэлийн харуулын цэргүүдийг бүсэлсэн боловч яаж чадлагүй хүйс тэмдрүүлэг шахаад буцаж хэл гарч ирсэн билээ. Үүнийг Ясуко сайн мэдж байгаа тул хэлийн отрядын даргад орох гарах газаргүй болжээ. Ясуко хэлийн отрядын дарган элдэглийг сонссон болоод штабын байрны гол тавьсан ширээний дэргэд очиход Фузива газрын зураг гаргаж дэлгэв. "Шивса, та нар Оросын цэргийн талаар ямар мэдээтэй байна вэ? Та нарын хударгаар тэд чинь хил дээр ирчихсэн биш үсттэй" гэж Ясуког шаардангуй асуухад "Гака, хайластад гарсан манай тагнуулын хэсэг сая ирсэн. Тэнд орсон ямар ч хүч хэрээгүй байна" гэж итгэлтэй илтгэв. "Шивса, Фузива, та ямар саналтай байна даа?" гэхэд бүх хүчийн 2 хэсэг болгоод эхний хэсэг талын манхан элсэн цагаан нуурын чиглэлээр Такасай өндөрлөг рүү оруулахын зэрэгцээ баргын морин хороог бойдог тавир манхны чиглэлээр дөнхөр овоо руу оруулах нь ашигтай. Өнөө шин гэхэд хайластын зүүн баруун талд хүчээр бөөгнүүлээд даваа гарагийн өглөө баян цагаан руу бүх хүчээрээ дайрах нь найдвартай болно гэхэд Ясукогийн харц зөөлрч царайнд нь инээмсэглэл тодорлоо. Ясуко өөрөө энэ саналыг боловсруулсан болохоор штабын дарга төвний төлөвлөгөөг засан залруулах, зөрж мэтгэх хэрэггүй гэж боджээ. Ясуко бугуун хаан цагийг хараад
Өөрийн 5 цагт эхлэнэ. Гэж хэлээд сэтгэлдэн 1939 оны 5 дугаар сарын 15-ны даваа гараг өглөө 7 цаг гэхэд эзэн хааны төлөө гэсэн миний хувь заяа шийдэгдэнэ. Өнөөдөр хишиг өдөр. Хатимана бурханд тахилга өргөдөг өдөр. Ёстой 9 хүсэл биелэхийг зөгнсөн ерөөл төгөлдөр өдөр дөө гэж бодоод довтолгоо эхлэхийг би зөвшөөрнө гэлээ. Чингэд Ясукогийн тушаалыг хил дээр бөөгнөрсөн ангиудын штабын дарга нарт дамжуулав.